Сайн байцгаана уу та бүхэндээ Япончуудыг залуу харуулдаг зуршлуудын талаар танилцуулъя. Үүнд хооллолт ба идэх зуршил. Нэгдүгээрт нь харахачи бэё. Энэ нь ухамсартай хооллолт болон цай уух Японы эрүүл мэндийн дадал юм. 80% цадцлаа ид гэсэн утгатай энэхүү Окинавагийн хэллэг нь эрүүл мэндийн дадал зуршлуудын нэг юм. Энэхүү ухамсартай дадал нь илүүдэл идэлтээ сэргийлж хоол боловсруулалт бодисын солилцоо хэвэн байлгадаг. Хоёрдугаарт нь шинэ хүнсний ногоо хэрэглэдэг байна. Жимс, ногоо, загас, буурцаг, далайн байцаа зэрэг нь шимт хичээлээр баялаг өрөвслийн эсрэг нөлөөтэй. Гуравдугаарт нь ногоон цай уух зуршилтай. Япончууд их хэмжээний ногоон цай уудаг ба энэ нь антиоксидантаар баялаг тул хөгшрөлтийг удаашруулж арьс ба зүрхний эрүүл мэндийг дэмждэг. Дөрөвдүгээрт нь өдөр бүр эсгэлэн хүнс хэрэглэдэг байна. Мисо, нато, даршилсан ногоо зэрэг нь гидсний ашигтай нэн дэмжиж дархлааг сайжруулдаг. Нато бол эсгэлэн шар буурцгаар хийсэн Японы уламжлалт хоол юм. Тавдугаарт нь Япончууд махнаас илүү загсыг сонгодог байна. Загс нь омега 3 тосны хүчлээр баялаг бөгөөд хооллолт нь арьсны өнгөс сэргээж үе мөчийг уян хатан болгон тархийг хурц байлгахад тустай. Зургдугаарт нь элсэн чихэр боловсруулсан хүнсийг хязгаарладаг. Япончууд цэвэршүүлсэн чихрийн оронд жимс, ногоон цайны амттангаар амттан хийдэг байна. Амьдралын хэв маяг ба хөдөлгөөний зуршил. Үүнд өдөр бүр алхдаг. Алхалт нь бодисын солилцоог идэвхжүүлж дархлаа сэргээн даралт бууруулж арьс гоо сайхны эерэг үр дүн авчрахаас гадна нойргүйдэл стрессийг бууруулах ач холбогдолтой. Япончууд хүрэх газар бүртээ алхаж хүрдэг. Үүнд ажил, дийлгүүр, галт тэрэгний буудал гэх мэт. 8-дугаарт нь зөөлөн дасгалуудыг хийдэг. Арада тайсаа бол Японд бараг 100 жилийн турш хэрэгжиж ирсэн дасгалын нэг төрөл юм. Тайчи, арада тайшо зэрэг дасгалуудыг хийснээр уян хатан бол цусны эргэлтийг сайжруулдаг. 9-дугаарт нь халуун арьсанд орох зуршилтай. Япон улс нь Изунакүни онсон буюу халуун арьсанаараа алдартай. Энэ нь ашигтай эрдсээр баялаг бөгөөд усан цусны эргэлтийг сайжруулж стресс бууруулахад тустай. 10-дугаарт нь халуун ус ба цайгаар шингэнэ нөхдөг уламжлалтай. Энэ нь хоол боловсруулах үйл ажиллагаа сэргээж биеийг хоргожуулдаг. За, Япончуудын арьс арчилгаа ба биеийн арчилгааны зуршил. Үүнд давхарсан арьс арчилгааны дэглэм баримталдаг. Арьсаа цэвэрлэх, тоникоор чигшүүлэх, тос түрхэх зэргийг өдөр бүр арьс арчилгаантай тогтмол хэрэглэдэг. Арьс арчилгаанд олон бүтээгдэхүүн биш харин тууштай хэрэглэж чухалчилдаг. 12-т нь арьсаа нарнаас хамгаалдаг. Үүнд нарны малгай, шүүхөр, нарны цусыг өдөр бүр хэрэглэдэг байна. Энэ нь арьсны хөгшрөлтөөс урьдчилан сэргийлдэг. 13-т нь будалтаас илүү арьсандаа анхаардаг зуршилтай. Арьсны асуудлыг дарах биш эрүүл болгоход л төвлөрдөг байна. 14-т нь биеийн халуун усны ёслол хийдэг уламжлалтай. Удаан хугацаанд халуун усанд орох нь цусны эргэлтийг сайжруулж, биеийг тайвшруулж хоргожуулдаг. За, Япончуудын сэтгэл зүй ба дотоод орчин зуршил. Үүнд айкигай зуршил. Энэ нь Японы баяр баясгалантай амьдралын нууц юм. Өдөр бүрийн зорилготой утга учиртай байх нь оюун санаа ба биеийг залуу байлгадаг. 16-ад нь удаан амьдралын хэмнэл ба майндфул хандлагатай. Майндфул нь зүгээр нэг эрүүл хооллохоос ялгаатай бөгөөд яаж идэж байгаагаа анзаарах, мэдрэх тухай юм. Удаан идэх, цайгаа амтал таашааж уух, тухайн мөчөд анхаарах нь стрессийг бууруулдаг байна. 17-ад нь тогтвортой хэмнэлтэй амьдралтай. Үүнд унтах, хооллох, ажиллах, цагийн тогтвортой байдал нь биеийн хэмнэлд нийцдэг байна. 18-дугаарт нь Япончууд нийгмийн харилцааг эрхэмлдэг. Окинавагийн урт наслалтын тосгонуудын нэг нууц нь найз нөхөд хамт олон инээд хуваалцах харилцаанд байдаг байна.
19-т нь талархлын зан үйлтэй. Хоол, хүмүүс, байгальд талархах нь стрессийг бууруулж, ад жаргалыг нэмэгдүүлдэг. Эцэст нь байгальтай зохицон амьдрах зуршилтай. Япончууд байгаль цагийг өнгөрөх зуршилтай бөгөөд энэ нь тэнцвэртэй байдлыг хадгалж, эрч хүчийг нэмэгдүүлдэг байна. Анхааран сонссон та бүхэндээ баярлалаа.